За сайн байцгаана уу. За нэг ийм биетийг хэдүүлээ. Layout руу оруулаад, за зүсэлттэйгээр оруулаад тий. За тэрэн дээрээ хэдүүлээ. Бас нэг аксонометр дүрслэлтэй үзүүлээд за өмнөх хичээлдээ нэг base ашиглаад исэн бол одоо хэдүүлээ энэ modeling хэсгийн view, за solid view, за solid drawing, solid profile гэдэг дээр яаж ажиллах юм бэ? За энэ бол бас нөгөө юм бол зүсэлт байдлыг хагасаар нь үзүүлэх ч юм уу тийм ээ. За ер нь бол тийм ажлын зураг дээр засвар хийх үед тэр хэрэг болдог байгаа. За тэгэхээр энийг ер нь нэг гүнзгийрүүлээд бас тийм ээ суралцах байгаа хүмүүст бол энэ бол одоо хэрэгтэй. За тэгэхээр хэдүүлээ энэ байгаа деталийн хэмжээг бол хэдүүлээ энэ байгаа форматанда тааруулаад оруулаад ирчээ. За цаасны тохиргоог хийхийг хэдүүлээ өмнөх хичээлээс сурцсан учраас за тэгэхээр бидний зурсан байгаа модель бол тийм ээ деталь бол энэ viewport дээр гараад ирсэн байна. За энийг бол устгах чи. За хэдүүлээ одоо шинээр viewport үүсгэх гэдэг байгаа гэсэн. За тэгвэл solve view гэд хэдүүлээ ихлэ дуудаад өгнө. За solve view гэд user coordinate system гэд US. За дараа нь world гин. За тэгэхээр ер нь бол одоо яг тий яаж харагдаж байгаа юм бэ? Тэрнээсээ тооцоолж оруулж ирэх шүү гэдэг санааг илэрхийлж байгаа гэсэн. За scale-ийн хувьд хэдүүлээ за яг тийм ээ байгаа хэмжээгээр орж иргээ гэж үзье. За ингээд viewport нь аль хавьд байрлах вэ гэж асууж байна. За хэдүүлээ нэг энэ хавьд байрлана гэж үзье. За тэгэхээр бидний саяын одоо тийм модуль цонхон дээр байж исэн деталь маань дээрээс хараад энд бэлэн болсон байна. За хэдүүлээ ингээ маус нэгээд дараад тий түүн хаана байрлах юм бэ? Маус нэгээд дарсны дараа за энэ маань гарч ирж байгаа шүү дээ. За үүний дараа enter дарна. За enter дараад за нэг юм бүгдээрээ тэр зүүн дээд булангаас за энэ баруун доод булан хүртэл ерөнхийдөө нэг юм тэгш үнцэх дотор буюу тий viewport дотор багтаж байрлана гэж хэдүүлээ авч үзье. За тэгээ энд нэр үг гэж байна. За энэ бол дээрээс харсан яг уу одоо байдал үүсч байгаа юм байна гэд нэр өгчий тийм ээ. За тэгэхээр биднээс одоо үргэлжлүүлээ шууд нөгөө команд маань тий үргэлжлээд явна. За одоо цаашаа нь одоо юу хийх гэж байгаа юм бэ гэж асууж байна. За ortho гэж асууж байна. За ortho гэхэлэр одоо тийм ээ урдаас нь харсан, хажуунаас нь харсан, за тэгшүнцгийн проект үүсгэх юм уу гүм гэж асууж байгаа гэсэн. За auxiliary буюу налуу зүсэлттэй туслах тийм налуу байдал ч юм уу тий. Одоо бид нэр заавал тэгшүнцгийн талаас харах албагүй тий. За тэр тохиолдол за section гэхэр зүсэлттэй одоо төрслөх юм уу гүм гэж асууж байна. За тэгвэл бүгдээ энэ дэр нэг нүүрний зүсэлт хийж үзье тий. Нүүрний зүсэлт. За тэгвэл бүгдээ энэ section гэдээ авчи. За section гэдээ авахар чинь биднээс хараа cutting plan гэж штэ. За тэгэхээр одоо зүсэх хавтгаагаа эхний цэгийг өгөө гэж асуугаад байна. За тэгэхээр бүгдээ энд эхний хавтгаагаа одоо энэ яг нүүрний зүсэлт хийж яг дундуур нь ингээд зүснэ гэж бодвол за энэ дундад цэгээ зааж өгөх хэрэгтэй болно. За тэгэхээр энэ дээр нөгөө object snap хасаагаад өгчихгүй бол энэ рүү орохоор автоматар энэ object snap гэж унтарчдаг. За ингээд хасаагаад өгчих хэрэгтэй. За онцлог цэгүүдээ гэсэн үг тийм ээ. За тэгээд энэ одоо бид нарт яаж ийм хөглөн дундад цэгээ зааж өгөхөд одоо идэвхтэй болсон байгаа нь харагдаж байна тий. За тэгэхээр зүүн гар талаасаа ч юм уу тий. Юулээ ингээ яг баруун гар тал хүртэл тий. Ерөнхийдөө ингээ чиглэлээ ингээ заагаад өгчлөө. За тэгэхээр энэ нүүрний зүсэлт ингэж хийгдэж гарч ирэх юм байна гэж ойлголоо шүү дээ. За одоо тэгвэл хэдүүлээ энийг тийм ээ аль талаас нь харах юм харж одоо тэр зүсэлтээ үүсгэх гэдэг юм бэ гэж асууж байна. За тэгэхээр хэдүүлээ тэр харагдах бай хаанаас харах юм бэ гэдгийг заагаад өгчнө. За хэдүүлээ нэг энэ урд тавиас нь ингээ харъя гэж үзье. За одоо хэдүүлээ scale за нэг адилхан нэг байна гэж бодоод за одоо аль хавцаа байрлах юм бэ гэдэг байрлалаа энд ингээ зааж өгөх гэж байна. За энд тий. За нөгөө урдаас харсан маань гараад ирж байна. За одоо хэдүүлээ enter дараад за энэ үүнийгээ багтах хэмжээний тийм ээ. За бас нөгөө viewport ингээ үүсгэж хэрэгтэй. Үүсгэж чинь. За ингээ биднээс одоо нэр асууж байна. Энийг бүгдээрээ одоо урдаас харсан гэж бодоод урд гэж бичиж өгчээ.
За ингээд бүгдээрээ яах вэ? Тэгэхээр одоо болцсон тий бичээд өгсөн. Энэ одоо ерөнхийдөө болцлоо гэж үзье. За энэ төр дарч. Ингээд дуусгач тий. За одоо эн чинь ингээд яах вэ гэхээр эн чинь ингээд зураг байж байгаа тий. Зураг байж байгаа. Одоо эн чинь нөгөө юм бит байдлаараа байж байгаа шүү дээ. Бит байдлаараа байж байгаа. За бит байдлаараа байж байгаа зүйлийг бид нар бас яг зураг болгож болно. За мөн энийг бид нар одоо ингээд дуусгасныхаа дараа тэ дахиад одоо команд одоо ингээд үргэлжлүүлээгүй дуусгасан байж болно шүү. Тэгвэл энд одоо би нэг аксонометр маягаар бас харах хэрэгтэй байсан гэж үзвэл тэ. За яг хэдүүлээ нөгөө ерөнхийдөө эндээс модуль ингэж байгаа view гэдгийг автгаар аваад тэ. Автгаар аваад одоо эндээсээ одоо магадгүй орто гэд тэ. Орто гэж аваад энийг одоо энэ талаас нь хараад энд байрлуулах цаг бодох юм бол тий. Тэр чиглэлээ зааж одоо тий хаанаас нь харах чаана бэ гэдэг газараа зааж өгөөд мөн яг уу энэ дээр бас л нэг дөрвөлжин дотор багтаагаад авчиж болно. За ингээд энэ дээр аксоно гэж бичиж тий. Аксонометр байгуулах чаг гэж аксоно гэж биччихье. За тэгээд одоо та нар харж байна шүү дээ. Аксонометр биш хажуунаас нь харсан байхад яагаад тэгж байгаа юм бэ гэдэг асуудал байна. За тэгэхээр энийг бүгдээ энэ viewport-ыг дурын газар зөөж авчиж бас болно. За ингээд дотор нь дарж орохоор яаж юм бэ? Энд чинь дурын одоо дотор нь дараад орохоор нөгөө нэг жижигхэн юм модуль цонхол үүсчихэд байгаа гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр хэдүүлээ энэ одоо кубийнхээ те энийг дээр харъя. За энэ дээр бүгдээрээ world болгож жагаад тэ world болгож жагаад одоо нөгөө нэг хаанаас нь харах вэ гэх тэ. За ингэж байрлуулнаа гэдэг одоо ингэ дэвтийхэн байралтай болгоод аваад ирлээ. За ингэ гадна талдаа тэ хоёр товшхоор энэ гараад гарчин энэ viewport-оос. За тэгэд энэ viewport-оос сонгож жагаад энд бас бид нэг масштаба өгч болно. Тэгээ нэгийг харьцах нэгээрээ байна шүү. Энэ ч дотор нь орж зөндөө хөдлөгдсөн учраас өөрчлөгдсөн байна шүү тий. За эндээс ингээд өөрчилж өгч бас болдог. За ингээд бид нэр ерөнхийдөө яах вэ гэхээр өөртөө хэрэгцээтэй одоо тийм ээ viewport-уудыг үүсгэсэн ингэж бодох гэдэг шүү. За тэгсэн чинь одоо эднэр чинь ингээд нэг зураг биш байгаад байгаа тий. Тэгэхээр энийг одоо зураг болгож бас болдог. За зураг болгохын тулд яах вэ гэхээр одоо энд байж байгаа нөгөө sol draw гэдэг командыг бид нар ашиглах хэрэгтэй. За тэгэхээр sol draw гэж хэдүүл авъя. За sol draw гэж аваад энэ viewport-ыг сонголоо. Энэ viewport-ыг сонголоо. За энийг бас сонгохгүй яагаад бол аксонометр дээр хэдүүлээ sol prof гэдэг өөр команд ашиглана. За аксонометр учраас шүү дээ. За хэрвээ хажуугийн баригч хийсэн бол мөн л адилхан яах вэ? Сонгож болно. За ингээ энэ төр тарч. За трейдер. За одоо харж яах нүдүүлээ. Тэгэхээр бид нарыг одоо ингээ те урдаас харахад одоо яах зүснэ гэдгсэн те одоо энэ зүсэлт маань үүссэн байх шүү дээ. Харж яах нүүрний зүсэлт хийцэн. За энэ ингээ дээрээс харахад өөрөөр хэлбэл энэ чинь одоо бит биш зураг болцсон байгаа гэсэн үг шүү. Заяа. Та дотор нь одоо viewport-ийн дотор орлоожсэн юм чи бол одоо зураг болцсон байгаа. За энэ маань тэгэн модуль цонхон дээр яаж харагддаг вэ гэхээр та нарт одоо би харуулъя. Тэгээ модуль цонхон дээр одоо яг эднэр чи ингээд нөгөө дахиад нэг юм давхраг үүсээд юм зураг болцсон байдаг шүү тий. Гэсэн үг нь одоо модультойгоо давхцаад тий. За одоо энэ дээр sol prof-ыг яаж ашиглах вэ гэхээр хэдүүлээ энэ дотроо орж жагаад за энэ sol prof гэд гарнаас бичиж өгч болно. Эсвэл үүнийг сонгоод өгч болно. За үүнийг сонгоод тий. Үүнийг сонгоод за энэ объектоо сонгочихно. Тэгээ enter дарна. Тий. За нэг ер нь бол 3 удаа enter дарчаарай. Тэгэхээр биднээс зүгээр одоо хаана байрлуулах юм тий. За одоо 70 цохрын шугам харуулах юм уу харуулахгүй юм гэх ийм асуултууд асууж байгаа. За тэгээд бид нар одоо энэ битийг өөрөөр хэлбэл энэний ерөнхий тэм RAM каркас одоо энэ одоо дүрслэлийг битээс чинь салгаад авчиж байгаа л гэсэн үг. Одоо тэгмүүд хэдүүлээ энийг яах вэ гэхээр энийг тэг битээ чирээ даваачаад одоо ингээд харагдахгүй газар авчиж тавьчихаар энэ одоо бидний нөгөө RAM маань ингээд босоод ирж байгаа гэсэн үг байхгүй. За ингээ хэдүүлээ энийг ерөнхийдөө зурагт бэлж авч тэр цаатлын цонхыг ингээ авчий тий. Цаатлын цонхыг авчий. За одоо хэдүүлээ энэ дээр одоо энэ нууц одоо далд хүрээний шугам зэрэг маань одоо харагдах хэвээр. За бидний энэ үүсгэсэн давхраг бүр маань энэ дээр одоо ингээ харагдаж байгааг та нар харж байна тий. Харагдаж байна.
За тэгэхээр бид нар давхар болгон дээр очиж засвар хийж бас болох юм болно шүү. За энэ дээр бид одоо дээрээс харсан дээрээ ороод бас grid бас унтраач тий. Тэгэхээр одоо ингээл биднэрт бол яг ерөнхийдөө зураг үүс одоо тий проект зураг маань үүсгэхэд одоо бэлэн болж байгаа гэсэн үг шүү дээ. За одоо хэдүүлээ нэг зүйл. Одоо энэ дээр тэгэл яг нөгөө лайн авдгаар аваад тий. Энэ дээр би одоо тэнхилгийн шугам байрлуулна гэх юм бол тий. Тэнхилгийн шугам үзэгтэй тасалсан байдаг гэл тий. Одоо шинжээ өөрчлөл ингээл үгүй явчих болно гэсэн үг байхгүй юу. За тэгээд энэ дээр бас энэ одоо энэ шугамын харагдах хэлбэр дээр өөрчлөлт оруулъя. За тэгээд энэ дээр мөн одоо юу хэрэгтэй вэ гэхээр одоо хэдүүл энэ урдаас харсан одоо энэ layer руугаа ингээд орё л доо layer гэдэг дуудаа тий. Тэгээ энэ дээр одоо layer дээр засвар хийгээ явуучих хэрэгтэй. Одоо жишээ нь би танарт харуулъя. За тэр урдаас харсан давхраг тий урдаас харсан давхраг урд гэсэн одоо хэсэг дээрээ хэдүүлээ одоо засвар хийж үзүүлэе гэх юм бол за урд гэдэг дээр хэдүүлээ энэ дээр одоо шугамныхын төрлийг тий ингээд сонгол одоо хэдүүлээ өөрчлөл үзье л та. Жишээ нь одоо энэ дээр улаан өнгөтэй болгоод үзье тий. За жишээн дээр line type. За энэ бол хэдүүлээ нөгөө нэг энэ хаач дээр тий хаач буюу нөгөө нэг төсөлт маань яаж тэмдэглэгдэх юм бэ гэд тэрэн дээр хэлдүүлээ яач. Энэ дээр энийг бүгд visible буюу нөгөө ил шугамаа тий ил шугамаа ямар харагдуулах юм бэ гэдэг асуудал. За ил шугамаа нэм цэнхэр өнгөтэй байна ч гэдэг нэгэн дээр нь л би одоо тайлбарлаад өгч. За цэнхэр болчихоос одоо тэгч эн чинь одоо ил харагдаг шугам учраас үргэлжилсэн шугам байх хэвээр. За түүнээс гадна шугамны өргөн хэд байх вэ гэдгийг тохируулж өгч болно. Line width. За та нар бол layer дээр бол 2D мэдэх учраас ажиллаж чадж байгаа. За 60 болгоод үгүй. Тэ 60 болгочих. За тэгэхээр чи ингээ өргөн болж байгааг харж байна уу та нар? За тэгэхээр өөрөөр хэлбэл ингээд тэ өөрт хэрэгтэй байдлаар ингээд layer дээр засварууд хийгээд өгч хэрэгтэй. За харин одоо энэ нөгөө нэг аксонометрийн энэ pH 268 гэдгийг дааз энийг хэдүүлээ тасалдсан шугам болгоод энэ dash болгоод өөрчлөлт үзье. За одоо та нар харж байна уу те? За тэгээд ийм маягаар хэдүүлээ яг хөглөр одоо засвар хийж болно. За энэ дээрээ мөн ороод одоо энэ харагдах шугам тий харагдах шугамын хэсэг дээрээ өөрчлөлт оруулыг үл энэ visible тий layer дээр очиод за энэ нэг шугамаа тий visible энэ шугамаа хэдүүлээ 60 өргөнтэй болгоод засаад үгүй. Харагдах хэлбэрийг өөрчилж байгаа гэсэн үг тий ингээд. За одоо хэдүүлээ харъя. За энэ дээр за иймэрхүү байдлаар одоо бид нэр яах вэ гэхээр тий viewport төвдийг үүсгээд одоо хэрэгцээтэй байдлуудаа тийм ээ нэмэлтээр гаргаж ирж ч юм уу тийм ээ ажиллаж болдог. За тэгээд энэ viewport-уудыг бас унтрааж болно. Энэ хүрээнүүд нь байгаад байвал яах юм бэ гэдэг асуудал байгаа. Тэгэхээр та нар viewport ингээд унтраад өчнө. За тэгэхээр одоо яг л бидний хүссэн одоо зураг төрслөнд гараад ирж байгаа нь ажиглагдаж байгаа тийм ээ. За тэгээд та нар тэр энэ дээрээс харсан давхрууд дээржсэн бас өөрчлөлт оруулж болно. Тэгээ энэ дээрээ хэмжээгээ бол бас хэмжээний стайл үүсгэж байгаад тий хэмжээгээ тавиад явж болдог байгаа шүү. За тэгээд энэн дээр өөр нэмж хэлэх зүйл юу вэ гэхээр viewport-о унтраачаад тэгээд дараа нь асаахаа мартаад ингээд бас ингээд зураа одоо энийг хэрэг үчи тий viewport нэрээ засвар хийх болох юм бол viewport асааж байгаа тийм ээ засвар хийх хэрэгтэй. За бас дээрэс нь энэ давхаргуудаа унтраачаад бас дээр нь зураад энэ төр яваад тэрэн дээр бас төрж бутлаад байх асуудал бас байдаг. За тэрэн дээрээ тэгээд анхаарна биз. За иймэрхүү зүйлүүдийг өнөөдөр одоо хэлж өгөхийг зорилоо. За тэгээд та нар өөртөө тий оруулсан деталийг
одоо босгоод модельор босгочоод ингээ V-Fort үүсгээд тий. Одоо зүсэлттэй үүсгээд ч юм уу тий. Ийм байдлаар төрсөж үзээрэй. За ингээд амжилт хүсье.